Боржгончууд эртнээс нүүдэлчдийн соёлын хүрээнд өөрсдийн гих унга аястай боржгон уртын дуу, боржгон имэйл, боржгон хуур, боржгон байшин гих зэрэг олон ахуйн соёлтой байснаас хурдан морны тарин умарзыг өөрсдийн өвөр мөцгөв шинжээр дууддаг байсан нь боржгон умарзыг хэмээн төгсөн байна. Энэхүү уламжлалт зан үйлийг сэргээх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Говьсөнбөр аймгийн засаг даргын тамгын газар, боловсрол соёл урлагийн газар, боржгон өв музей хамтран зохион байгуулж Боржгон умарзын эрдэм шинжилгээний бага хурлыг 2018 оны 11-р сарын 3-ны өдөр Боржгон чуулгад зохион байгууллаа. Говьсөнбөр аймгийн Боржгон музейгээс Боржгон өв соёлоо сурталчлах, түгээнлэгрүүлэх, өвлөн уламжлуулах, хадгалж хамгаалах энэ ажлын хүрээнд олон ажлууд зохион байгуулж байгаагийн нэг өнөөдөр Боржгон умарзын эрдэм шинжилгээний бага хурлыг бүсийн хэмжээний зохион байгуулж байгаараа онцлогтой байна. За 2017 онд бид бүхэн мөн боржгон морин хуур, боржгон уртын дуугаар эрдэм шинжилгээний хурал хийжсэн. Өнөөдөр эрдэм шинжилгээний хурал 5 аймгийн 17 боржгон сумдын төлөөлөл, за уяачдын холбоо, уяачид, за өвлөн уламжлал судлаач гэсэн 200-аад хүний бүрэлдэхүүнтэй томоохон арга хэмжээ болж байна. Манай энэ өнөөдөр арга хэмжээг музей маань санаачилж, аймгийн засаг даргын тамгын газар хамтран ажиллаж, за дэмжигч явуулаар морин спорт, уяачдын холбоо, аймгийн залуу уяачдын холбоо, боловсрол соёл урлагийн газрууд хамтран зохион байгуулж байна. За өнөхөө бас эрдэм шинжилгээний хуралд соёл судлалын ухааны 5 доктор ирж оролцож байна. Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгч мөнх баясгалангаар ахлуулсан төлөөлөгчд ирж байгаараа бас үнэхээр орон нутгийн төвшөнд биш улс үндэсний төвшөнд бас энэхүү боржгон өв соёл бас түгээн дэлгэрч байгаагийн нэг илрэл юм аа л гэж бодож байна. Ингээд та бүхэндээ болон хүрэлцэн ирснийг боржгон сумдуудынхаа төлөөлөгч нартаа баярснаа илэрхийлж цаашдын өв соёлоо хадгалж хамгаалах үйлсэд нь амжилт хүсье. Боржгон цэцэн ангийн хөшөө гэж богд таанд Монгол улсын үед ч түүний өмнө халах дөрвөн аймгийн дотор бол хяад боржгоо доогийг засаг зэрганыхаа нэгж татгалж ирсэн нэг л хөшөө байсан. Тэр нь боржгон цэцэн ангийн хөшөө. Тэгээд ерөн сүүл засаг захиргааны цаг үеийн явцад бол засаг захиргааны олон аймаг 5 аймагт 17 сумд хуваагдаад ингээд харцсан. Боржгон цэцэн ангийн хөшөөний тэр хуучин уламжил дотор бол монголчуудын орхиж гэж болохгүй олон тийм үнэтэй өвд байсан юм. Энийг бол хамтын чармайлтаар Говьсөнбөр аймаг байгуулагдсны хувьд энэ боржгон цэцэн ангийн хуучин төв голт зөрхөн байсны хувьд энийг бас санаачлаад модны боржгон уртын дуу гэж боржгон морин хуур гэдгийг яаж хамгаалах вэ гэж маш чухал сэдвээр шивсэн. Энэ бол боржгон уртын дуу гэдэг бол боржгон цэцэн ангийн хөшөөний яг энэ нутагт байгаа Монгол уртын дууны нэг бие даасан арга барил байсан. Энийг боржгон уртын дууг сэргээнэ гэдэг бол боржгоны өв соёлыг сэлгээх гол дэлгүүр байсан. Морин хуурын хоёрыг. Энэ жил мөн энэ Монгол 93 наадмын нэг чухал төрөл болсон энэ хурдан морины уралдааны дотор байж хурдан морины хөөхтийн умар цай гингод зэд татах гинголох энэ энэ бие даасан урлаг боржгон цэцэн ангийн хөшөөнд ямар онцлогтой байсан юм гэдгийг тусад нь ингээд тусгайлан аваад тэгээд энэ боржгон цэцэн ангийн хуучин харин ялжсэн тэр энэ засаг захиргааны шал өөр 5 аймгаас тэр холбогдох сумуудын өвлөгчд уяачид за тэгээд энэ соёл хариуцсан хүмүүсийн хурц цуглаад энэ тусгайлсан сэдвээр ингэж ярьж байгаа нь их ачаал багталтай гэж үзэж байна. Энэ ингэж ерөнхийд нь ингэж хавтгайд нь ярих биш. Тодорхой үеийн суулж аваад за энэ дээр л бидний эргэлт гаргая. Энийг л нэрийн хуудас болгоод энэ жилийн хувьд ингээд эргэжил болох нь боржгоны их наадмыг бид нэр боржгоны наадамдаар бол энийг гаргаж тавья гэж ингэж онцгойлж байгаа нь их чухал санагдсан. Энэ бол энэ Говьсөнбөр аймаг 90 тэгээд энд оролцож байгаа бүх сумдын энэ
санал юу гэдгийг өвөө хамгаалах тал дээр санал нэгдснийх. Энийг бол ингээд яг ингээд шугам улаан шугам болгоод ингээд явах юм бол удахгүй боржгон цэцэн ингээд очсон өв соёл энэ одоо юугаар ингэж алхамаар сэргэж амилаад тэгээд монголчуудын энэ соёлын баялаг өвөг улам одоо олон талтай баялаг юм болгоно гэдэгт итгэлтэй гэсэн. Говьсонбор аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас залуу хүн та хөгжлийн түвшин сэдвт залуучуудын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд нийт 300 гаруй залуучууд оролцсон байна. Чуулга уулзалтын хүрээнд уулзалт хэлэлцүүлэг, спортын арга хэмжээ зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдсан юм а. За 2018 онд манай аймагт 15-аас 34 насны нийт залуучуудын 2340 буюу бид нар 40% нь хурц ажиллах зорилт тавьсан байгаа. За өнөөдрийн байдлаар бид 4694 буюу одоо 80% нь хүрч залуучуудтай ажилласан байгаа.